За. Бид тэр ингээд сайныхаа цагаар сайхан гадна наарлаа тань. Компс харуулах байлаа. За тий. Битэрийн суудаг байж болохоор тэр ихгүй. Тэгээ нэг ангахын сургуулийнх нь 3 дугаар байр гэж явдсан. Тэр нь бол компс нь болох гоё л доо. Тий. Компост чинь Солонгостой газар нутгийн хэмжээгээр 2-т ороод байгаа ш. Сөүл их сургуулийн дараа ороод байгаа. Тийм тий. Нэг захаас нөгөө зах хүртэл алах юм бол 40 минут. Бид тэр нэг цагтан сууж байна. Нэг захтан сууж байна. Кофе унгаа. Тэгээ хоёлоо сайны цагаараа зав гарахаараа бичлэг хийе гэж бодоод бичлэг хийгээд сууж байна. Тэр өнөөдөр анх ирээд юу н яажсэн тухайгаа ярмаар санагдлаа. Яа тэгэхээр ер нь хаан ч гэсэн гадны нутагт очиод хүн болгонд амаргүй байдаг баг л та. Тэгтэл Солонгосын лабд ороод ер нь бол тийм ч амар биш шүү те. Хүмүүс бол нэг сайн мэдэхгүй баг л та. Бодно нөгөө Солонгос сайхан зугаалаад зүгээрс баг визээ сунгуулахад л байж идгийг бодоод байх шүү байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгтэл лабд суудаг хүмүүсийн хувьд бол энэ бол шал өөр амьдрал гэдэг. Тэгээд лаб суудаг хүмүүс юу н ойлгоно доо. Ямар санд одоо лабораторийн 1 жилийн эдний цэргийн 3 сартад үзүүлдэг лөө. Тийм шүү дээ тий. Цэрэгт явсандаа тэнцэхээр тэгээд цэрэгт явах хүсэлгүй эрэгтэйчүүд нь лаборатори 5 жил сууж одоо 2 жилийн цэргийн албад үзүүлж хаадаг шүү дээ. Тэгэхээр лаборатори бол нэг тийм хэцүү гэсүгэ. Тэгээд гэхдээ наашаа ирэх гэж бодож байгаа хүмүүс бит шантраарай. Анарч чад. Тэгэхээр манай сургуулийн ангахт болохоор зэрэг одоо орвол 2хан Монгол идэг. Бид хоёр л эмнэлгийн кампус дотор бид хоёр л байгаа. Тэгэл мэдэхгүй чадахгүй юм гарвал ерөөсөө тэгэл хоёр би энэ рүүгээ гүн штэ. За тэр нь юу илээ яадаг үлээ чи тийм туршилт хийж ирсэн ингэжсэн юм л те. Тэгээ манай сургуулийн нөгөө юуны мал эмнэлгийн лабораторид бас нэг Монгол охин байгаа. Тэр нэгч байгаа сайн уянгаа. Бас уянгаа. Уянгагийн амьдаа наага. Бас постдок гэхдээ аль хэдийн бас хийцөө магистр доктор. Тэгээ анх үрж ирээд энд болохоор зэрэг за эхний өдөр бол өстой аимшигтай байсан. За нэг хятад оюутны доор орж ажиллаад л. Йоо за тэр хятад оюутны юуг ин бос гисэн газар нь босч далдар гисэн газар нь далдарч илээ шүү дээ баг. Манай уянгаа бол бүр үс нь халцраад байна. Ятрагаар доор оюутны доор. Ятрагаар доор бүр батарсан. Үс нь халцсан. Эхний жил үс халцсан. 2 дахь жил гүн депресд орсон. Энэ жил бол хоолоо өвдсгийгээл тэгээ. Ер нь жил болгон нэг тиймэрхүү. Гэхдээ ер нь гайгүй байдлаар ер нь стресс нэг багасаад байгаа юм шүү тийм. Тийм. Ер нь багасаад байгаа шүү. Эмнэлэгт очлоо шалтгаан нь стресс байна л гэдэг. За яах вэ гэх. Тийм. Тэгэл анх урж ирчээд ерөөсөө баг би л одоо нэг тийм одоо хаашаа тэгтлээ хоцрогдсон байсан юм. Тэглээд хүн профессор пепер болоод уншихээр л зэрэг ямар пепер хаанаас олж уншнаа ч мэддэггүй л хэлсэн шүү дээ. Тэгэл тэр PubMed эднэр гэж байдаг гэж мэдэхгүй. Тэгэл хилээд хүн бас олдохгүй. Гэтэ тэр үе чинь миний дээр 2 монгол оюутан байсан юм а. Тэгэл тэр хоёроос амбандаа асуунаа. Тэгтэл бас мэдээж л нөгөө 100% бас профессорын сэтгэл хүртэл хийх ч бас үнэхэр хэцүү байсан шүү. Тийм. Тэр бас анх ирэл нүмүн одоо солонгосоор бол пейперийг нүмүн гэдэг. Нүмүн гэж юу байдгийг мэдгүй, инфаркт фактор гэж юу байдгийг мэдгүй. Тэгэл яаж хайхаа мэдгүй. Тэгэл бүгдийн ихнээс нь их чимэг хичээс асуу сурч исэн. Яг хинээс асуухаа мэдгүй. Интернетээс хайгаад уншаад цаа ойлгохын төвшөнд англи хэлтэй биш. Солонгос хэлний бэлтгэл хичнээн суусан ч гэсэн шинжлэх ухааны хэлийг ойлгохгүй. Тэгэл бүрээсээ тэнгэр хол газар хатуул байсан да. Ирээчтэй та нар яага ирэхгүй байгаа юм бэ? Би тэр нэр Монгол наашаа авчрах гэж зөндөө зар мар тавиад нэг хүн ч гэсэн нэмээд авчвал гурлаа болчвол энтгийн одоо лаборатори яаж ажилтгийг мэдээсээ яаж ингэ шинжлэх ухаан гэж нэг юм хөгжөөд идгийг мэдээсээ гэл амар өрж залсаа. Тэгээ ягс ийшээ зүглэх хүмүүс байдаг юм. Дандаа сөүл мөвөл гэж явчт юм шиг байна. Тийм байвал сөүл гэж явал тэгээ ирэх хүмүүсийн бас виз асуудалтай болоод тэгээ 2 ч хүн оруулах 2 ч хүн ер нь ирээгээ дааждаг виз нь гарахгүй бас жоох хэцүү байна л та. За тэгээ та нар минь шантралгүй тэгээд араар залгамж халаа ирээрээ. За багчка.